Саршины баяр дууссан энэ үед зарим иргэд хэвийн боовыг дахин боловсруулж билүү кекс хийх төв юм лээ. За ингэж дахин боловсруулж ашиглах нь эрүүл мэндэд хортойг мэрэгчлэнүүд санууллаа. Хэвийн бовч өөрөө нөгөө өрмөөр багсарсан, шар тусоор багсарсан тий дор ажил маргарыг хийцэн. Ингээд тэр өөрөө маш их тостой. Тийм гурлан бүтээгдэхүүн байхгүй. Тэр гурлан бүтээгдэхүүний имийг ахиж одоо боловсруулангуудаа дахиад дээр нахаа тос мос чихэр мэхэр хийгээд ингээд хийж яах гэдэг чинь яг идэхэд идэж болоод байгаа амт нь гайгүй юм шиг боловч үндэ одоо бид нар яг тэрний найрлагыг аваад үзэх юм бол өгдсөний агуулмж нь бол асар өндөр болсон байгаа. Дээр нь зарим ч мар крем төрхэд энэ үү яагаад энэ шоколад дээр яа тий. Тэгээд идэнэ гэдэг бол тэр тос тэр бүтээгдэхүүн ч өөрөө маш тийм одоо хуурцсан маш их тостой тийм болж байгаа. Тэгээд нөгөө өмнө нь тос байсан тэрийг ахаад боловсруулаад дахиад яаж байгаа. Тэгэхээр тэнд бас тосны өөрчлөлтүүд ч гэсэн явагдах бол магадaltaй. Тэр өдрөө тэр одоо маргааштай тэр өвддгүү махад ер нь бол тэрэнд нь хувь нэмэр оруулах зүйл хийж байна л гэж л. Тэгэхээр хүмүүс миний хүнс хоолыг хэрэглэхдээ тийм өнгөнд биш, амтнд биш, үзмжинд биш тий, үнэнд биш. Хамгийн гол нь тэр хүнс гэдэг чинь өөрөө маш сайн баталгаатай. Ямар нэгэн одоо бидний биеинд аюул учруулчихгүй, хордлого болгочихгүй нэг ийм л юм хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө мөрөөрөл амьдрий гэдэг шиг одоо зүгээр мөрөөрөл байж ах юм бол хоол хүнс бол аюулгүй. Тэгээ мөрөөрөө байх зүйлүүдийг ингээд өөрсдөө бишуулгаад тах юм бол энэ аюултай. Тэгэхээр хоол хүнсэн дэр их тийм одоо хянамгай, ухаалаг, шинжлэх ухаанч ханддаг байгаас